Самсгано мөнгчин байна. За бүгдэнд нь маш их баярлалаа. Бүгдээрээ 3000-уулаа болсон байна. За намайг дэмжиж бас лайк, комент, сав дарсан бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. За та бүхний энэ нэг комент, нэг лайк чи ямар их хэрэгтэй байгааг та бүхэн өөрсдөө ч бас мэдэхгүй байгаа байх. За миний хувьд нэг ном уншиж байсан. Магтаал бол халимигч бүжиглүүлж чадна гэсэн ном. За юу гэсэн үг гэхээр үг гэдэг за хүнийг өхүүлж болдог. За бүр амьлуулж болохоор тийм хэмжээний байгаа. За та бүхний одоо комент бичиж байгаа тэр дэмжиж өгж байгаа чинь намайг илүү чанартай контент хийх хүсэл эрмэлзэл бас илүү тасардаггүй бичлэгээ оруулах илүү бас та бүхэнд үнэтэй зүйлсүүдийг үнэгүй өгөх тийм сэтлүүдийг оруулж байгаа. Миний амьдралыг өөрчилсөн ARC гэдэг веб хөтчийг та бүхэн тайлбарлаж за хэрхэн ашиглах талаар зааж өгөх болно. Мөн ялгаагүй веб хөтчийг бид нэр хэрхэн одоо цэгцтэйгээр өөрийнхөө бичлэг хийхэд дизайн хийхэд цэгцтэй хэрхэн хадгалах хэрэгтэй юм бэ гэдгийг та бүхэнд тайлбарлаж бас өөрийнхөө арга барилаас бас та бүхэнд тайлбарлах болно. За та энийг сураад авчих юм бол таны ажлын хурд маш хурдан болох болно. Бас та маш бүтээмжтэйгээр дизайн видео хийх бүрэн боломжтой байгааг би амлая. Би бас яаж зүгээр байх вэ те. За 3000 саб хүрсэн чинь та бүхэндээ бас талархснаа илэрхийлээд за нэг линкийг өгье. За энэ линк нь ямар учиртай вэ гэхээр видеоч холбогдлолтой, дизайнтай холбогдлолтой, дизайн дотроо жишээ нь mockup, icon за бүх сайтуудыг нэгтгэсэн нэг л линк байгаа GitHub дээр хийсэн. За та энэ линкийг болохоор бүх браузер руу сайт руу орж ашиглах юм бол маш олон хэрэгтэй үнэгүй бас гоё сайтууд байгаа. За та эдгээр сайтуудыг өнөөдрийн миний зааж өгсөн ARC дээр ч юм уу эсвэл өөрийнхөө браузер дээрээ гоё зэгцтэй хадгалаад та бүхэн өөрсдийнхөө дизайн, видео, өөрсдийнхөө амьдралдаа хэрэглээсэй гэж хүсэж байна. За ямар ч тааш дэмжиж байгаад маш их баярлалаа. За тэгвэл хамтдаа өнөөдрийн бичлэгтээ шууд орцгоё. Кажа. За тэгвэл бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. За гол нь болохоор өнөөдрийн танилцуулга ARC гэдэг браузерыг та бүхэнд би заавал хэрэглээсэй гэж хүсэж байгаа юм биш. За маш олон сайтыг би та бүхэнд одоо нэг л линкээр өгөх гэж байгаа байхгүй юу. За тэр линкүүдийг та өөрийнхөө браузер дээр л хадгалах боломжтой. Гэхдээ ихэр цэгцтэй хадгалснараа дамжуулаад та өөрийнхөө ажилбарыг одоо жишээ нь дизайн дээр нэг постэр хийлээ гэж бодоход танд одоо бэкграунд зураг хэрэгтэй байлж бодъё. Тэгэх юм бол та тэрийг хайж цаг алдахгүйгээр өөрийнхөө хадгалсан бүх маркасаас зүгээр шууд дараад тэн дотроос хурдан сонгоод ч юм уу. Эсвэл color гэсэн фолдер нээсэн байж байгаад color руу н орж байгаад яг өөрийнхөө дуртай өнгөө сонгоод шууд дараагийн үе шат руугаа шилждэг. За энэ нэг үйлдэлийг хэлбэрчлэх нь UI дизайнеруудын бүр толгойн өвчин байдаг байхгүй юу? За жишээ нь одоо хаан банкны аппликейшны гүйлгээ хийгээд хэдэн дараалал хийдэг вэ? За тэрийг болохоор нэг дараалалаар л одоо нэг үйлдэлийг л хасчих UI дизайн хийж хэл юм бол хэдэн сая хүмүүс за өдөрт хэдэн мянган одоо гүйлгээ хийж байгаа. За тэр гүйлгээнээс болохоор маш олон цаг хугацааг хэмнэх боломжтой байдаг. Тийм учраас та бүхэн браузероо маш цэгцтэйгээр хадгалж авах нь маш чухал байгаа. За тэгээ өнөөдрийн бичлэгээрээ болохоор би та бүхэнд ARC гэдэг маш гоё браузерыг танилцуулгуулна. Хоёрдугаарт нэг л линкээр GitHub дээр хадгалсан нэг л линкээр за дизайнт холбогдлоо, видеод холбогдлоо бүх сайтуудыг нэгтгэсэн нэг л линк өгнө. За гурав нь болохоор энэ bookmark-ыг хэрхэн зэгцлэх юм бэ гэдэг талаар хичээлээ орох болно. За тэгвэл бүгдээрээ шууд хичээлдээ орцгоё. За өнөөдрийн та бүхэнд өгөх одоо энэ GitHub дээр байх ганц линк байна. За та бүхэн энэ линкээ болохоор description хэсэг буюу бас комент хэсгээс орж үзэж болно. За гэхдээ та энэ линкийг орж үзэхээс өмнө энэ хичээлийг үзэж дуусчаад дараа нь энэ линк руу ороорой гэж зөвлөе. За дотор нь юу байгаа вэ гэхээр бүүнээр харъя л да. За энэ дизайн хэрэглэгдэлтэй бүхий л одоо сайтууд байгаа. Бүгдээрээ доошлуулад явах юм бол за одоо table app content гэдэг за энэ бүх одоо сайтууд байгаа хэрэгтэй. За тэгээ энийг болохоор задлсан нь болохоор доошлоо та бүхэн харах юм бол ингээ сайтуудыг ингээ бичсэн байгаа байхгүй юу. За жишээ нь animation tools гэж байна. За animation tools-тэй холбогдлолтой бүхий л одоо алдартай сайтуудыг ингээд доор нь нэгтгэсэн байгаа. За доошлуулъя л да. За одоо color tools-тэй холбогдлолтой сайтуудыг нэгтгэсэн байгаа. За ийм маш их байгаа. За ингээд доошлуулах юм бол за энэ дизайнд хэрэгтэлтэй бас бүхий л ингээд одоо сайтуудыг нэгтгэсэн ийм ганцхан линк байхгүй юу. За миний хувьд энэ линкийг анх олсныхоо дараа энд байгаа сайтуудыг ихэвчлэн энэ бол бүгдэн л орж үзээгэл ихтэй аль болох чадхаараа бүх ингээд сайт руу н орж үзээд за ямар сайт юм бол
гэж одоо судалсан байгаа. За тэгээд та бодоод үзтээ таны компьютер дээр маш их фонт байгаа. Гэхдээ та ямар фонт нь яг ямар хуу мэдрэмжтэй, ямар хуу одоо үед ашиглах вэ гэдгийг мэдэхгүй байх юм бол хичнээн фонт таны компьютер дээр байгаад та тэргээ мэдээд нэрээр нь ч юм уу мэдээд ашиглахгүй бол хэрэггүйс. Яг түүнтэй жилхэн энэ сайтууд маш их байгаа ч та одоо юу гэдэг Pinterest гэдэг сайтыг та мэдэхгүй байлаа гэж үү. Тийм нэрийг чийжилсэн. Тэгэх юм бол Pinterest гээ хайгаад орж байгаа шүү дээ. Гэтэ яг тэрэн шиг эдгээр сайтууд ч гэсэн нэртэй бас ингээ алдартай сайтууд байгаа. Тэгэхээр юу гэсэн үг хэрэг та бүхэн заавал сайт руу н ороод судлаад бас хэрэглээд үзээрэй гэж үзэж байна. За тэгээд хэрэглээд таалагдах юм бол миний өнөөдрийн зааж өгөх аргаар хадгалахад болох байгаа. За одоо харах юм бол хараа. Gradient tools гэж байгаас харах юм бол gradient colorтай холбогдолтой ингээ бүхий сайтууд ингээ харагдаж байгаа аахгүй. За нэг л сайт руу бөөнөр ингээ орё л доо. За тэгэх юм бол зүгээр шууд одоо сайт руу ингээ шилжиж орох байгаа. За ингээд та бүхэн эдгээр сайтуудыг ашиглаж болох байгаа. За өнөөдрийн та бүхэн зааж өгөх браузерыг болохоор энэ Android дээр болохоор өмнө ялгаагүй саяхан бас орсон юм байлээ. За тэгээд энэ Android-ийн линкийг бас доор тавьчих. За та бүхнийг уншиж бас болох байх шүү. За бүгдээрээ интернетээсээ Arc гэд search хийгээрэй. Тэгэх юм бол хамгийн ихэнд нь Arc browser гэж гарч ирэх байгаа. За бүгдээрээ орох юм бол за энэ браузер маа Windows ч болно. За Macintosh юм уу, Mac OS ч гэсэн болох байгаа. Тэгм учраас та санаа зовлохгүй хоёулын дээр нь хэрэгжиж болно гэсэн үг. За мөн ялгаагүй утсан дээрээ ч гэсэн та бүхэн татаад хэрэгжиж болно гэсэн үг. Samsung ч бай, iPhone ч бай. За Xiaomi ч бай хамаагүй болно гэсэн үг байгаа. За бүгдээрээ энэ аппликейшнийг болохоор download хийгээд компьютер дээр install хийгээд болно. Яг амархан Google Chrome ч юм уу. За ер нь бол бүхий л нөгөө нэг програмуудыг суулгахад амархан үгүйс төлбөргүй учраас нэг их юм шаардахгүй амархан суучих байгаа. За та бүхэн энэ сайтыг зүгээр ингээ харах нэ зүгээр жоохон нэг гим таранда жоохон ингээд өөр байвас арай жоохон дизайнлаг арай жоохон бидний харж өсснөөс одоо илүү өөр байвас. За бүгдээрээ ямар ч татаад суулгасны дараа сайт Arc руугаа орё. За миний хувьд болохоор алерт одоо татаад бас ер нь хэрэгжилж байгаа. За тийм учраас та бүхний татцсан гэж бодоод өргөжлүүлээд би та бүхэнд яг энэ хичээлээр бүгдийг тайлбарлаж чадахгүй л дээ. Гэхдээ яг надад одоо хагас жилийн турш хэрэглээд аль нь яг давуу талтай гоё байсан юм бэ? Тэгээ энэ Arc-ийн давуу талыг бас та бүхэнд тайлбарлаад явъя. За бүгдээрээ болохоор Arc руу ер нь бол ингээд орж исэн байна. За тэгэх юм бол бүгдээрээ Ctrl T үсэг дарах юм бол нөгөө search хийдэг хэсэг баггүй юу? За бүгдээрээ MacBook хэрэглэдэг хүмүүс чинь Ctrl Space дарахаар чи одоо энэ чинь одоо Photoshop ч гэдэг ч юм уу бичиж байгаа шууд аппликейшн нээдэж штэ. Заавал шууд нөгөө нэг аппликейшн руу ороо Photoshop-ыг нээдэг ч юм тэгэхгүйгээр бүгдээрээ шууд ашиглаж болдог штэ. Тэр шиг Ctrl T дарах юм бол search хийж болдог байгаа. Энэ бол шууд хайлт хийж болно гэсэн үг. Эсвэл энэ хэсэг дээрээ бүгдээрээ за эсвэл бүгдээрээ энэ хэсэг хоосон хэсэг дээр болохоор хоёр тогших юм бол мөн search хийж болно. За жишээ нь Arc гэж сайн шиг хайл та. За Ctrl T Arc. За тэгэх юм бол мөн ялгаагүй сайн шиг ингээ search ингээ хийгдэж байгааг та бүхэн харж байна. За ингэж search хийдэг байгаа. За маузаараа ингээ зүүн тийшээ болох юм бол энэ нь болохоор гол одоо хэрэгслүүд нь байгааг та бүхэн харж байна. За харах юм бол энэ хамгийн гоё юм заяа. Инженери ингээд одоо өөрийнхөө бүхий сайтуудыг яг хэрэгтэй багцлаад ингээд хадгалсан байгаа. За жишээ нь ийш орох юм бол энэ одоо интернеттэй холбогдолтой. За хоёр дахь руу орох юм бол миний Adobe Creative Cloud-тай холбогдолтой сайтууд. За гурав дахь нь болохоор дизайнтай холбогдолтой бүх сайтууд гэдэг юм уу. За ингээд хэрэгтэй одоо сайтуудаа би гөрвөлээд ингээд оруулсан байгаа. За тэгэх юм бол дараа нь энэ сайт руугаа ингээ зөөгөл за ингээ шууд шилжиж болно гэсэн үг байгаа. Энэ нь болохоор энэ Arc-ийн за хамгийн одоо хүмүүсийн анхаарал татсан шинэлэг загвар нь байгаа. За та шинээр нэхийг бол энэ нэмэг дээр дараад new space гэдгийг дарна. За түүний дараа болохоор энэ чинь space одоо нэрээ өгж болно. За юу вэ? За миний YouTube-ийн хичээлийг зэгцтэйгээр үзхийг хүсэж байгаа бол ингэж болно шүү дээ. Мөнгөчөнд дизайн гэж бичээд одоо бие гэдэг ч юм уу ингэж хадгалсныхаа дараа энэ дээрээ одоо нэрийг өгсөн. За түүний дараа болохоор энэ дэм өгж болох байгаа. За энэ дээр болохоор бүгд dark mode юм уу эсвэл white юм уу эсвэл одоо цагийн хуваарийн дагуу өөрчлөгдөх юм энийг сонгож болно мэдээж. За тэгээ бүх өнгийг ингэ сонгож болно. За энэ чинь болохоор одоо ингэ арийнх нь
хэсэг нь одоо бүлэртэж харагдах юм уу эсвэл өнгөнд зүү харагдах юм уу гэдгийг тохируулж болж байна. За мөн ялгаагүй одоо noise байгаа шүү дээ. Noise-ийг жоохон ингэж нэмж бас болдог байгаа. Өөрийнхөө дизайн төгсснөөрөө бүгднийг ингээд ямар ч солиод хадгалж болно. За ингээд хадгалсны дараа энийг нэмэх байгаас энэ icon дээр дарах юм бол яг үхээр дуртай ийм icon-ыг өгж болох байхгүй юу? За жишээ нь одоо минийхийг за Apple-аар жишээл авлаа гэж бодоход за нэг алим сонгочих. За миний хувьд алим байгаа болохоор ногоо алим сонгочих. За түүний дараа болохоор Great Space гэдэг дарчихна. За тэгэх юм бол шинээр болохоор энэ харах юм бол мөнгөчин дизайн гэсэн нэртэй ийм одоо фолдер шинээр нэгдчихэж байгаа аахгүй. За түүний дараа болохоор YouTube гэдэг хуудаснасаа ороод за миний YouTube channel руу орсны дараа энэ плейлист байгаа штэ. Ийшээ ороод одоо энэ Photoshop-ийн хичээлүүдийг бүгдийг ингээд нэгтгэсэн байгаа. За ийшээ ороод за энэ хэсгийг болохоор саяны мөнгөчин дизайн гэдэг хэсгээр энэ браузерын энэ хэсгийг болохоор бүгдээ чирээд энэ чинь ингээ хадгалж ин гэсэн үг. За тэгэх юм бол та өөр ингээд хэсгээр браузер дээр явж байгаа ч юм уу эсвэл энэ аркийг шинээр нээгтээ буцаад энэ ногоон алимлогоо ороход таны одоо үзэх ёстой хичээлүүд чинь дараалалаараа ингээд доор хадгалж болно гэсэн үг. Та тэгээд дараалалаараа хичээлүүдээ эсвэл яг үздэг ютуберүүдээ ингээд ялгаад за эсвэл яг миний яг сая хийсэн шиг дизайнтай холбогдсон сайтууд. За icon-той дизайн дотор бүр задлж болно шүү дээ. Color-той холбогдолтой. За одоо font-той холбогдолтой сайтуудаа ингээд задлаад та бүхэн ингээд хадгалж болно гэсэн үг. За миний яг саяны хувьд ингээд хадгалсан байгаа шиг та бүхэн ямар ч өөрийнхөө дураараа яаж бүх юм ингээд хадгалж болно. За дизайн гэдэг рүү миний хувьд орё л да. Тэгэх юм бол энэ хараа миний хэрэгэлдэг бүхий л одоо сайтуудаа ингээд хадгалсан байна. За тэгээд font тэгээд орох юм бол font-той холбогдолтой сайтуудыг хадгалсан байна. За доошлох юм бол icon-ч байна, логоч байна. За ингээд өөртөө би ингээд хамгийн их хэрэглэгддэг сайтуудыг одоо ингээд хадгалсан гэсэн үг. За энэ даваа тал нь юу гэхээр та хүн ингээд дизайны юм хийж байгаад шууд энэ сайтуудыгаа шууд ингээд шууд нэг товчлоор үйлдэл багаар шилжих боломжтой. Тэр нь хамгийн гоё. Шууд одоо энэ хадгалсан лого ороод зүгээр дараад шууд шилжиж гэсэн үг байгаа. За хоёрд нь болохоор миний хувьд хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр split буюу дэлгэцийг бүр 4 за бүгдээр хамтаа туршиж үзье 4 болоо 5 удаа ингээ хувааж болно. Юу гэсэн үг гэхээр мультитаскинг буюу та хүн зэрэг ингээд ажилбар хийж болно гэсэн үг. Юу гэхээр хичээл үзэнгээ давхар өөр нэг сайт нээнгээ дахиад нэг өөр сайт нээнгээ дахиад нэг бичлэг үзэж болдог ч юм уу. Энэ сайтын энэ аркийн давуу талан дээр баггүй юу. За бүгдээрээ болохоор хамгийн ихэнд л очоо за видео гэсэн ч юм уу. За бүгдээрээ за энэ дизайны энэ хэсэг рүү очичээ. За түүний дараа болохоор за Pinterest-ийн бөөнөрөө ингээд нээсэн байлаа гэж бодъё. За тэгэх юм бол за нээсэн байж байгаад өөр нэг сайтыг энэ чинь оруулж ирэхэд болохоор амархан байгаа. Түүний дараа за бүгдээрээ юу гэдэг юм. Behance ч юм уу. Behance-ийг ингээд хайлна шүү дээ search хэсгээс. За тэгээ Behance-га нэгээд орлоо. За түүний дараа болохоор бүгдээрээ энэ чинь Behance нэгдсэн байна. Сайн Pinterest болохоор энэ байгаа л. Гэхдээ одоо энэ ингээд жоохон замбрааг юм шиг харагдаж байна. Энэ болохоор би өөрийнхөө нөгөө folder нэгээд зэгцэлсэн байгаа болохоор тийч харагдаж байгаа. Та бүхэнд болохоор одоо хоогоосон харагдаж байгаа. Тийм учраас одоо миний хувьд болохоор одоо Pinterest за энэ YouTube-ийг ч юм уу ингээд хажууд нь оруулж ирэхтэй энийг маузаараа ирээд энэ дээр нь ингээд тавих юм бол 2 хуваагддаг байгаа. За бүр ингэж хуваахгүй ч гэсэн за одоо энэ браузерыг болохоор чирээд энэ дэлгэсэн дээр аваачаа тавьчих юм бол ингээ 2 хуваагдана. Тийм учраас шууд ингээ зэрэг ингээ 2 хэсгээр ингээ шууд харах боломжтой гэсэн үг. За тэгээ бүр дахиад хувааж болно. 3. Ингээд 3 зэрэг. За бүр дахиад ч болно заяа. 4 болно. За ингэж хийнгээ давхар ингээд бөөнөрөө өөрийнхөө дуртай сайтуудыг одоо энэ дээр юу гэдэг Facebook-ийг ухангаа за энэ чинь болохоор за Google Translate-ийг гаргачаад тэг ингээд зэрэг ингээд юм хийж болно гэсэн үг. За энэ чинь болохоор бөөнөрөө Pinterest-ийг гаргачих л да. За Pinterest-ийг болохоор энэ дээр шинэ нэгдчихлээ. За энэ харах юм бол 4 сая зэрэг харагдаж байна гэж байгаас. За энэ нь болохоор маш ингээ гоё байгаа. За дараагийн нэг чухал зүйл нь болохоор миний хувьд болохоор онлайн хичээл маш их үздэг байгаа. За тэгээд ер нь бол YouTube-ээс за миний класс 101 гэдэг сайтаас ч юм уу ер нь бол онлайн хичээлүүдийг төлбөртэй маш их хэрэгжилж байгаа. За тэгэхэд болохоор PIP буюу дэлгэцийг жижигхэн ингээд дээрээ
дэлгэцийг байршуулангаа одоо Photoshop дээр ч юм уу одоо tutorial дагаад үзэхдээ бичлэгийн үзэнгээ дагаад хиймээр байна шүү дээ. Тэгэхэд болохоор энэ arc дээр болохоор нэг давуу тал байгаа. За та хүн харуулъя. За бүгдээрээ за энэ саяны зөв YouTube Ctrl T дараад YouTube гэж бичээл та. За түүний дараа болохоор энэ чинь саяны сайтууд бүгдээрээ гараад ирсэн байгаас. За гэхдээ устгахмаар байгаа бол бүгдээрээ эднэрийг ингээ устгаж болно. За байрыг нас сольж болно. Ингээ байрыг инсүүлж болох байгаа. Энэ шорткатуудтай та хүн эднийг нэг ухаад үзээрэй. За миний хувьд болохоор одоо энэ нэг юм камерны ингээ бичлэг үзэж байгаа шүү дээ. За үзэж байсныгаа дараа болохоор за ингээ тоглоулчих. Түүний дараа өөр нэг ингээд сайт руу ингээ шилжиж шүү дээ. Тэгэх юм бол энэ миний үзэжсэн бичлэг маань энэ VIP буюу ингээ жижигнэр ингээ гараад ирдэг байгаа. За ингээ томруулж олон жижигрүүлж болдог байгаа. За ингэж гаргасныгаа дараа миний дараа нь яадаг вэ гэхээр за Photoshop ч юм уу, Illustrator ч юм уу шууд ингээд хичээлээ үзэнгээ дагаад шууд ингээд хийх боломжтой байдаг байгаа. За бусад болохоор браузерд болохоор энэ боломж нь байдгүй шүү дээ. За миний энэ одоо за аль нь жоохон нэг за энэ бааз руу орчих. Тэгтээ хараа үзэхдээ энэ хичээлээ ингээд үзэнгээ ингээ Photoshop-ыг шууд бүр ингээд оролдоод явах боломжтой гэсэн үг байгаа. За энэ миний хувьд чинь класс 101 гэдэг хичээлийн аппликейшн ч гэсэн яг одоо VIP шиг ингэж болдог. Тэгээ энэ сайтны хамгийн гоё нь энэ байгаа. Та бүхэнд бичлэгээ үзэнгээ өөр ямар нэгэн сайт руу ороод ингээд үзэх боломжтой гэсэн үг. VIP-гээр. За тэгэхээр заавал энэ arc дотор гэсэн үг биш. Та энэ VIP-г өөр ямар ч одоо аппликейшнийг нээнгээ бас давхар бичлэгээ үзэх боломжтой. За энэ нь бас болохоор давуу талуудын нэг нь байгаа. За дараа нь болохоор энэ arc өөрөө нөө ChatGPT-тэй хамтардаг байхгүй юу гэсэн үг хэрэг та заавал ChatGPT гэж хайгаад одоо дуртай зүйлээ хайх шаардлагагүй. Нэг хоёрдугаарт за заавал ChatGPT-ийн аппликейшнийг татах шаардлагагүйгээр Ctrl T гэж дарах юм бол search хийж болж байгаа шүү дээ. За гэхдээ search хийхдээ бүгдээрээ ChatGPT гэж бичих юм бол шууд өөр анги автоматар гараад ирж байгаа. Түүний дараа tab-ыг дарчихна. Тэгэх юм бол ChatGPT-гээ шууд одоо мессеж буюу шууд юм асууж болно гэсэн үг. За одоо бүгдээрээ юу гэдэг асууя л да. Талаар гэдэг ч юм уу. За ингээ бичлэгээ үзэнгээ бас явж байгаа шүү дээ. За тэгэх юм бол шууд одоо аппликейшны талаар юм шууд ингээ тайлбарлаад явж юу гэсэн үгээрээ шууд одоо ChatGPT-г давхар ашиглах боломжтой гэсэн үг байгаа. За дараагийн давуу тал нь болохоор бас нэг сонирхолтой хэсэг байна. За бүгдээрээ болохоор зүүн тишээ мауза болох юм бол энэ чинь нөгөө энэ хэсгүүд ингээ гарч иж байгаа шүү дээ. Энэ дээр дараад ингээ алга болгосон ч болно. За зүүн тишээ мауза болгосны дараа энэ чинь нэг хогийн сав байгаа. Энэ хогийн савын хэсэг дээр бүгдээрээ нэг дарчин. За тэгэх юм бол энэ чинь media download гэх энэ нэг юм төлөвлөд байгаас. За энэ төлөвлөд бас гоё хэсгүүд байгаа. Энэ хэсэг рүү орох юм бол бүгдээрээ ингээ нөөц бичиж болно. Юу гэсэгээр энэ браузер маа өөр дээрээ олохороо юм шин нөөцтэй гэсэн үг. Тэгэхээр шин санаа энэ төр төрөхдөө бүгдээрээ шууд нөөцийг дахиж нөөцийн аппликейшн руу ороод юм бичих тэмдэглэх шаардлагагүйгээр энэ браузер дээрээ нөөцийг хадгалчаад дараа нь эргэж ашиглах боломжтой гэсэн үг байна. За мөн ялгаагүй энэ spaces гэдэг хэсгийг бүүнөрөө дараалал. Тэгэх юм бол за миний одоо яг одоо хадгалсан байгаа нөгөө space буюу группүүд байгаа шүү дээ. Тэдэр маань ингээ бүгдээрээ ингээ энэ харагдан нэг дор. Тиймээс эднэрийн ингээ байрын сүлдэх ч юм уу засах юм боломжтой байгаа. За энэ boost гэдэг нь болохоор бас нэг шинэ одоо зүйл байлээ. За та хүн энийг ч гэсэн шинээр өөртөө судлаад ямар ч тач нэг аппликейшнийг нэг ухаад үзээрэй. За дараагийн нэг давуу тал нь юу гэхээр за бүгдээрээ Ctrl T дараад за Notion гээд бүгдээрээ хаяа л да. Notion гээд хаяа штэ. За тэгэх юм бол Notion-тэй холбогдолтой зүйлсүүд browse дээр ингээ гарч ирнэ. За түүний дараа болохоор маузаараа энэ сайт руу орохгүйгээр маузаараа дээрэн зүгээр тавих юм бол за Notion-тэй холбогдолтой зүйлийг энэ өөрөө AI-ийн өөрөө шууд ингээд нэгтлээд яг одоо хэлбэрчлээд бид нарт ингээ харуулдаг байгаа гэсэн. Тэгэхээр энэ browser руу орох шаардлагагүйгээр дээрэн зүгээр маузаа тавих юм бол автоматар уншиж байгаад за энэ яг дотор нь юу байгаа гэдгийг нь болохоор богинохын хэмжээнд надад ингээ харуулж өгдөг гэсэн үг байгаа. Энэ нь болохоор бас давуу талуудын нэг нь байгаа. Google Chrome дээр
одоо extend-рүүд маш их ашигладаг шүү дээ. Тэр нь энэ дээр болох уу та санаа зовлтгүй. Google Chrome ч бай бүхий л extend-дээр таны нөгөө bookmark хадгалсан байгаа хэсгүүд байгаа шүү дээ. За тэдгээр нь болохоор энэ Arc дээр бүгд ажилладаг байгаа. Тийм учраас та бүхэн санаа зовхгүйгээр Google Chrome дээр ашиглаж исэн бүх зүйлээ экспорт болгоод хадгалсны дараа энэ Arc руу импорт болгоод оруулаад ирэх юм бол таны Google Chrome дээр ашиглаж исэн бүхий л зүйл чинь ийшээ шууд хуулаад ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр та бүхэн шилжихэд болохоор ямар нэгэн код эсвэл сайтуудыг одоо хуучин хэрэгжүүлсэн юмсуудаа дахиж одоо логин хийгээд хийх шаардлагагүйгээр Arc болохоор шууд шилжүүлчих юм бол шууд ашиглаад явах боломжтой байгаа. Мөн ялгаагүй утсан дээр ч гэсэн энэ Arc гэдэг нэртэй аппликейшн байгаа. За бүгдээрээ ингээ Arc гэдэг аппликейшн руу орох юм бол за бидний саяны нөгөө хадгалсан одоо bookmark-ууд болохоор бүгдээрээ энэ чинь ингээд харагдаж байгаа. Энэ чинь одоо дөнгөж сая бидний хадгалсан. Энэ чинээс уцаараа ч гэсэн өөрийнхөө браузер дээр хадгалсан bookmark-уудыг болохоор ингээ амарханаар шууд ингээ ороод сайт руу шилжих боломжтой гэсэн үг байгаа. За утсан дээрх бас давуу талууд нь олон байдаг. За бүгдээрээ одоо браузер дээр болохоор ингээ хайлт хийснийхаа дараа за нөгөө нэг ChatGPT-ийн voice байгаа шүү дээ. Яг тэрэн шиг бүгдээрээ чихэн дээрээ ингээд аваачих юм бол шууд ингээд ChatGPT дээр шууд voice хийж байгаа шиг автоматар шууд ингээд хийх ярих боломжтой байгаа. Заавал одоо текст дээр биш зүгээр шууд voice-ороо хэрэгтэй search зүйдээ хайх боломжтой гэсэн үг байгаа. За өнөөдөр болохоор Arc гэж ямар ч шинэ үеийн шинэ залуучуудад зориулсан ямар ч браузерыг та бүхэн танилцууллаа. За ямар нэгэн зүйлийг та бүхэн сурахдаа нэг л хичээлээр нэг л бичлэгээр бүгдийг сурчна гэж бити бодорой. Ямар ч ашиглаад нэг үзээд за болохгүй бол устгах болно шүү дээ. За ямар ч миний хувьд болохоор маш их сүүлийн үед хэрэгжилж байгаа. За тэгээ Arc руу бараг шилжсэн гэж хэлж болохоор байгаа. За тэгээ ажлын компьютеруудаа ч гэсэн Arc-ийг татаа суулгаад хэрэгжилж байгаа. За өмнө нь болохоор миний хувьд Google Chrome-ыг ашигладаг байсан. За бүгдээрээ намайг яаж ашигладаг байсан бэ гэдгийг нэг товчхон хараад за тэгээд бичлэгээ дуусгая. За харах юм бол миний Google Chrome ашигладаг байсан хэсэг харагдаж байна. За мөн ялгаагүй миний хувьд болохоор за энэ дээд хэсэгт болохоор bookmark хэсгүүдийг ингээд яг хэрэгтэй одоо сайтуудыгаа ингээ хадгалдаг шүү дээ. Мөн ялгаагүй миний хувьд дизайн гэж байгаад сайн нөгөө Arc дээр хадгалсан бүхий сайтуудтай ижилхэн би энэ дээр ингээ шууд ороод хэрэгтэй зүйлсүүдээ шууд сайтаасаа шууд ингээ ороод явчихдаг байсан байгаа. Видеотой холбогддог юм бол видеотой холбогдолтой сайтууд. За AI гэх юм AI гэх мужик гэдэг ч юм уу ингээ хэрэгтэй сайтуудаа би bookmark дээрээ ингээ бүгдийг ингээ хадгалцдаг байгаа. За тэгээд ямар нэг юм хийж явахдаа шууд эндээсээ шууд шилжээд шилжчихдэг байгаа. Энэ нь ингэж өмнө нь би ашигладаг байсан. За энэ нь болохоор ямар нэг контент креатор, ямар ч та дизайнераар сурж байгаа. За ер нь бол зүгээр санхүүч ямар ч мэргэжилтэй байсан бай. Өөрийнхөө браузер руу ингээ хадгалчих юм бол за маш олон давуу талууд байгаа. За бичлэгийг маань дуустал үзсэнд маш их баярлалаа. За өнөөдрийн Arc гээд хөтчийг та бүхэн тайлбарсан байгаа. За та бүхэн ямар ч хэрэгтэй ямар ч гой санагдах юм бол ашиглаад үзээрэй. За өгөөч гэсэн та өөрийнхөө ашиглаж байгаа Safari эсвэл Google Chrome ч юм уу өөрсдийнхөө браузер хэрхэн save хийж хэрхэн bookmark-ыг ашиглах талаар та бүхэн зааж өглөө. Хүн боддоо миний эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөөнүүд маш их байдаг да. Гэхдээ тэрийг яг дагаж мөрдөөд хэрэгжүүлэхгүй болвол хичнээн мэдлэг болгож аваад таны эрүүл мэндэд ямар хэрэгтэй юм бэ? За жишээ нь өдөрт хүн одоо биеийн жингээс хамаарад одоо ус уух хэрэгтэй байдаг. Гэхдээ ус уух ёстойг мэдж байгаа мөртлөө за бодитоор хэрэгжүүлэхгүй болвол ямар хэрэгтэй юм бэ те? Одоо бодитоор усны аяга гэдгийг офс дээр тусдаа авч тавиад гэртээ бас миний усны аяга гэж авч тавиад дээр нь усныхаа чеклээ эсвэл за усаа ууж байгаагаа чеклээ ч юм уу бүр тэр хэмжээнд дадал зуршил болох хэмжээнд хичээхгүй болвол та бүхэнд хэрэггүй. Яг түүнтэй ижилхэн за миний зааж өгч байгаа зүйлсийг та зүгээр нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргаад явах юм бол бас ямар ч хэрэггүй байгаа. Тийм учраас та бичлэгийг үзсэн та
яг хэрэгтэй байгаа бол шууд компьютераас агаад татаад эсвэл хэрэгжүүлээд нэг үзээрэй. За тэгэх юм бол та бүхэнд заавал өөрчлөлт гарах байхаа гэж бодож байна. За энгийн энэ зүйлсүүдээр дамжуулаад таны одоо суралцах чадвар бас бүхий зүйлс чинь апгрейд хийх бүрэн боломжтой байгаа шүү гэдгийг за миний хувьас та бүхэн зөвлөж байна. За линк болохоор description хэсэг болон за доор комент хэсэгт би үлдээчи. Мартаж та бүхэн намайг дэмжиж бас байнга бичлэгийг маань үзэж яваад маш их баярлалаа. За дараагийн бичлэгээрээ тэгвэл уулзцаая. Аньян.